Өглөө хөтөлбөрийн уран бүтээлчид баасан гараг бүр гендрийн үндэсний ороотой хамтран та бүхэн тэгш боломж, тэгш хариуцлага болонгаа хүргэж байгаа. За энэ болонгаараа дамжуулаад бид гендрийн ойлголттой болох, өөрөөр хэлбэл гендрийн хэвшмэл ойлголтыг халах, гендрийн тухай хууль тогтоомж бодлогыг хэрэгжүүлэх, үүний тулд ямар зүйлсийг бид заашгүй мэдэж байх шаардлагатай болоод юун дээр их алдаад байгаа гэдгийг нийгмийн олон субъектүүдээр бид түшиглэн та бүхэндээ цуврал байдлаар сэдв болгон хүргэж байгаа. За өнөөдрийн тухайд эрэгтэйчүүдийн эрүүл мэнд чанартай урт наслалт гэсэн сэдвийн хүрээнд бэлтлээ. Ингээд болонгийн хөтлөгч инх баяртай та бүхнийг холбож байна. Монголын үндэсний олон нийтийн телевизийн өглөө хөтөлбөрийг үзэж байгаа эрхэм хүндэт үзэгчид та бүхэндээ энэ өглөөний амар амгалан айлтгая. Гендрийн үндэсний хорооноос санаачлан тэгш боломж, тэгш хариуцлага болонгийнхаа 5 дахь дугаарыг та бүхэндээ хүргэхэд бэлэн болоод байна. Ингээд анхаарлаа хандуулахыг хүсье. За өнөөдрийн дугаараар та бүхэнд Монгол улсад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.7 жил байгаа нь ямар гендрийн асуудал үүсгэж байгаа бэ? Энэ дээр бид хэрхэн анхаарах вэ гэдэг тал дээр та бүхэнд өнөөдөр нэвтрүүлгээ хүргэхээр байгаа. Тэгэхээр Монгол эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 9.7 жил байгаа гэдэг нь үндэсний статистикийн хорооны вебсайт болон захим хуудаснаас бид нар шууд харах боломжтой. Тэгвэл энэ зөрүү нь өнөөдөр яагаад бид нар онцолж үүнийг ярих шаардлага биднэрт байгаа вэ гэхээр дэлхийд өнөөдөр эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 4-5 жил. Ер нь бол байглаараа эрэгтэй болон эмэгтэй хүний насны зөрүү бол эмэгтэйчүүд илүү 4-5 жилээр урт насалдаг. Тэгвэл дэлхийн дунджаас 2 дахин өндөр байгаа нь гарцаагүй энэ өөрөө судалгааны сэдэв болж буюу өнөөдөр гендрийн асуудал болж та бүхэн танилцуулагдахаар байгаа. Тэгэхээр 2019 он гендрийн үндэсний хорооноос бид нар энэ судалгааг бол хийсэн байгаа. За судалгааг бол хийхдээ цэргийн насны гэж бид нар ярьдаг. Ерөнхийдөө 19-с 25 насны 9600 орчим залуучуудыг бид нар хамруулад үндэсний статистикийн хороотой хамтраад бол энэ судалгааг бол хийсэн байдаг. Судалгаагаар бол энэ дээр онцлог хамгийн гол чухал зүйлүүд бол юу байгаад байгаа вэ гэхээр өнөөдөр бид нар дэлхий дээр дундаж наслалтын зөрүүгээрээ дэлхийн дунджаас 2.2 дахин өндөр. Тэгвэл зөрүү өөрөө их орнуудаас хамгийн зөрүү өндөр орнууд гэж байгаа чагсаалтаар. Тэгэхээр энэ орнуудаас биднэрт 12 дугаарт буюу Зүүн Аз намхан талан бүсийн орнуудаас биднэрт 2 дугаарт тийм ээ. За тэгвэл энэ өнөөдөр дундаж наслалтын зөрүү бас орон нутагт ялгаатай байгаа юм. Монгол улсад хамгийн өндөр зөрүүтэй орн одоо аймаг бол 2019 оны байдлаар Орхон аймаг нийт улсын дундаж 9.7 байхад Орхон аймаг дээр 11.7. За хамгийн зөрүү багтай аймагуд дээр бол бид нар Төв аймаг, Архангай аймаг, Говьсөнбөр аймаг бол дэлхийн одоо дундажтай бол нэлээд ийм ойрхон ер нь бол ойролцоо байна гэсэн энэ үр дүн үзүүлэлтүүдийг харж байгаа. Тэгвэл яагаад энэ зөрүү бий болов? Юунаас энэ зөрүү шалтгаалаад байна? Бид нар яагаад энэ зөрүүг өнөөдөр арилгах чиглэлээр бас тодорхой алхмуудыг хийх шаардлага одоо бидний өмнө тулгараад байгаа. Монгол эрэгтэй эмэгтэй хүмүүс өнөөдөр амьдралын чанар дээшлээд эмэгтэйчүүдийн маань эрэгтэйчүүдийн урт наслалт өнөөдөр наслалт маань өөрөө уртсаж байхад эрэгтэйчүүдийн энэ зөрүүн дээр бол гол нөлөөлөд байгаа хүчин зүйлүүдийг судалгаагаар бол бид нар харуулхад 3 том одоо эрсдэлт хүчин зүйлүүд байгаа. За бид нар эндээс та бүхэн дэлгэцнээ харж байгаа учраас хамгийн бас нэг онцлог сэдэв бол энэ зам тээврийн осол буюу бид нар зурдаар бол өнгөрөх одоо асуудлууд байж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар ингээд харахад манай эрэгтэйчүүд бол тээврийн осол дээр бол 2.3 дахин, за мотоциклийн ослоор бол 13.3 дахин, за зорчигч, явган зорчигч дээр бол 1.5 дахин ингэж илүү эмэгтэйчүүдээс илүү осолд бол өртдөг байна. За мөн энэ ослыг бол бид нар ер нь ингээд харахад бол ер нь энэ зам тээврийн осолд бол дандаа нөхөрчгүй насны залуучууд буюу 25-аас 45 насны залуучууд бол нэлээд ингэж өндөр одоо гэмтдэг. За мөн үүнээсээ улбаатай амь насаа гэмтээхээс одоо эрсдэлд оруулахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй болгох, тодорхой бие эрхтний согогтой болгох энэ асуудлууд бол нэлээд бол харагдаж байдаг. За дараагийн хамгийн анхаарах одоо хүчин зүйл юу байгаад байгаа гэхээр бидний эрүүл мэндийн үзлэг байгаад байгаа.
Тэгэхээр өнөөдөр эрэгтэйчүүдийн дунд байгаа хамгийн өндөр бол хандлага өнөөдөр юу байдаг вэ гэхээр бид нар болоод ер нь өвддөггүй, өвдөх шаардлага байхгүй. Бид нар эрүүл мэндийн үзлэгт болоод тэр бүрчлэн за эмэгтэйчүүд маань өөрөө хүүхэд төрүүлж гин, хүүхдээ тээж гин, ээжүүд маань илүү, хүүхдүүд маань илүү эрүүл байх нь чухал гэж хардаг боловч энэ үзэл хандлага нь өнөөдөр яаж байгаа вэ гэхээр эрэгтэйчүүдийн маань эрүүл мэндэд маш том сөрөг үзэгдлүүдийг бий болгож байна. Сэтгцийн баз өнтөрхийн эмгээг за мөн өнөөдөр өвчлөөр бас ингээд эрэгтэйчүүд маань үзүүлж байгаа байдал гэдэг бол нэлээд ийм хангалтгүй түвшинд байгаа гэдгийг энэхүү судалгаа бас харуулсан байгаа. Энэ судалгааг өнөөдөр бид нар болвол юу гэж харж байгаа вэ гэхээр яг Монголын үндэсний статистикийн хороо Монгол улсын за гендерийн үндэсний хороо нөлөөлөд байгаа хүчин зүйлүүд нь юу байгаа вэ гэдгийг онцолж гаргаж ирсэн. Тэгвэл өнөөдөр энэ дээр манай Монгол улсад байж байгаа олон улсын байгууллагууд за гадаад улсын байгууллагууд тийм ээ ер нь нэлээд ийм онцлог байдал Монгол улсад бий болж байгаа. Яагаад гэвэл эрэгтэйчүүдийн чанартай урт наслалт эрэгтэйчүүдийн эрүүл аж төрөх байдлыг бас өнөөдөр анхаарч үнэхээр энэ засгийн газраас хийж байгаа төрийн байгууллагуудаас хийж байгаа судалгаа үр дүнгийн үзүүлэлтээр бас тулгуурлаад чанарын судалгаануудыг болвол Монгол улсад байгаа Дэлхийн банкны суран төлөөлөгчийн газраас зохион байгуулсан байна. Тэгэхээр чанарын судалгаа гэдэг маань өөрөөр хэлбэл яагаад тухайлбал энэ дээр ингэж ямар нэгэн хүчин зүйлүүд буюу эрүүл мэндийн үзлэг юм уу зам тээвэр хандлага дадал мэдлэг ойлголтоос шалтгаалаад байгаа юм болов нэг бол өөр бусад хүчин зүйл байгаа мó гэдэгтэр Дэлхийн банкны судалгаа илүүтэй суурилсан байгаа. Тэгэхээр энэ дээр Дэлхийн банкны судалгааны хамгийн гол мессеж юу байсан бэ гэхээр ерөөсөө л энэ агшмал хандлагыг харагдаж байгаа. Хэвшмэл хандлага гэдэг нь юу хэлээд байгаа вэ гэхээр нөгөө бид нар бас өмнөх дугаар дээр дурдчихсан манай эрэгтэйчүүд болвол би өвддөггүй би өвдөөд эмнэлэг явах юм бол сул дорой харагдана. Надад үзүүлээд авах зүйл байхгүй. Дээр нь эрүүл мэндийн үйлчилгээ бас эрэгтэйчүүд урьдчилан сэргийлэх хүслэгээр хамрагдъя гэхээр та эрэгтэйчүүдийн эмнэлэг рүү явах уу гэдэг хандлага ч юм уу те. Тэгэхээр эрэгтэйчүүдийн эмнэлэг рүү илүү та яахын бэлгийн замын халдварт өвчин ч юм уу тодорхой тухайн танд тулгамдаад байгаа асуудлаар юм. Гэтэл өнөөдөр дотор эрхтний хувьд өнөөдөр бие эрхтний хувьд ерөнхий эрүүл мэндийн үзлэгт хамрагдахын асуудал маань ямар байгаа болоо гэдэг энэ дээр бол илүү хамруулах аягүй чухал байдаг. Тэгэхээр энэ Дэлхийн банкны судалгаа маань энэ хэвшмэл ойлголт болвол манай эрэгтэйчүүдийг илүүтэй бас эрүүл мэндийн эрсдэл хүчин зүйлд оруулж байна. Энэ нь бол өөх тостой хоол идэж байна, хорц зуршлын хэрэглээ өндөр байна. Стрессийг бас өнөөдөр даван туулах чадвар нь бол илүүтэй дандаа нөгөө хорц зуршлын хэрэглээ хэрэглэх байдлаар илүү харагдаад байна гэсэн энэ судалгааг илүү ингэж зохистой гаргаж өгсөн байдаг. Дараагийн нэг асуудал бол мэдээж та бүхэнд энэ булангаараа бид нар дугаараа танилцуулахдаа тодорхой асуудлыг танилцуулахаас гадна бид нар энэ чиглэлд бас юу хийж боломжтой ямар бас сайн туршлагууд гарч байгаа вэ гэдэг талаараа бас танилцуулдаг байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ судалгааг бол үндэсний хэмжээнд хийж Монгол улсад эрэгтэйчүүдийн асуудлыг илүү эрүүл мэндийн асуудлыг илүү чанартай урт наслыг дэмжих чиглэлд бид нар бодлогын түвшинд төр бодлогын түвшинд мөн өргөний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагууд өнөөдөр бас эрэгтэйчүүдэд ээлтэй ажлын байруудыг бий болгох чиглэлд анхаарах юм мессежүүд болно үйл ажиллагаанд чиглэгдэхээс гадна ер нь нийтд нь энэ салбар дундын асуудал байгаа. Зөвхөн эрэгтэйчүүдийн чанартай урт настай эрүүл мэндийн асуудал биш. За энийг зам тээврийн асуудал дээр бид нар орж ирж байгаа. За мөн бид нар эрүүл аж төрөх нөгөө нийгмийн эрүүл мэндийн асуудлууд орж ирж байгаа. За мөн өнөөдөр бид нар энэ стресс сэтгцэн эрүүл мэнд тийм ээ илүүтэйгээр бид нар энэ эрэгтэйчүүдийг хөгжүүлэх, стрессээ тайлах, хамтан ярилцах тийм ээ нийгмийн бас тодорхой асуудалд оролцох гэсэн эдгээр юм цогц юм арга хэмжээгээр бид нар авч шийдэх айгуу чухал байгаа. Тэгэхээр энэ судалгаан дээр үндэслээд бид нар Монгол Улсын ерөнхий сайдын 20 оны 7 сарын 1-р ингээд захирамжаар болвол энэ маань өөрөөр хэлбэл арга хэмжээний төлөвлөгөө болвол батлагдсан байгаа. Тэгэхээр энэ төлөвлөгөөнд өөрөө ямар асуудлыг тусгаж байгаа вэ гэхээр яг одоо миний өмнө нь ярьсан 4 том багц асуудал дээр ямар зорилтод үйл ажиллагаануудыг би төлөвлөж болох вэ? Энийг зөвхөн нэг байгууллага хамаарахгүйгээр үндэсний хэмжээнд бид нар хамтраад хийх боломжтой үйл ажиллагаануудыг бид бас төлөвлөж оруулж өгсөн байгаа. За дараагийнх нь нэг асуудал бол энэ Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэлд ор зохион байгуулсан нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо манлайлал гэсэн үндэсний чуулган байгаа. Бас энийг үндэсний олон нийтийн телевизэн үндэсний төвшөнд бол шууд дамжуулан бол хүргэсэн байгаа. Тэгэхээр энэ үндэсний чуулганаар бол өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчөөс манлайлал үзүүлээд засгийн газрын төвшөнд их хурлын төвшөнд өнөөдөр энэ одоо наслалт дээр бид нэр анхаарах цаашид эрэгтэйчүүдийн чанартай урт нислэлтийг дэмжих чиглэлээр
тулгамдаад байгаа асуудал дээр нь тодорхой төрөөс бодлогын түвшинд хийж болох үс мөн иргэний нийгмийн байгууллагуудын одоо аян хөдөлгөөн тийм ээ энэ зөв манлайллуудыг бий болгох чиглэлд ямар ажлууд хийж болох уу гэдэг дээр тодорхой үндэсний чуулган гарч зохион байгуулагдаж зөвлөмж ол хүрсэн байгаа. Тэгэхээр өнөөдрийн дугаараар та бүхэндээ илүү энэ чиглэлд гендрийн үндэсний хороо анхааран холбогдох төрийн байгууллагуудтай үндэсний хэмжээнд энэ ажлуудыг орон нутагт энэ ажлуудыг бид нар ажил хэрэг болгоход бол чиглэгдэж байгаа. Тэгэхээр бид нар судалгаа маань маш тодорхой үр дүнг бол гаргаж байгаа. Энэ дээр тулгуурласан болвол төрийн бодлогын болно. Цаашид манай иргэний нийгмийн байгууллагад санаачлагаараа хувийн хвшлэлээр бас ямар санаачлагууд гарч байгаа. За энэ тал дээр бид нар хэрхэн бас хамтын ажиллагаагаа хүргэж байгаа вэ гэдэг асуудлыг бол дараагийн дугаараараа та бүхэнд хүргэнэ. Ингээд өглөө өнөөдрийн дугаараараа Монгол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.7 жил байгаа нь ямар бас хүчин зүйлүүд тулгамдаад байгаа вэ? Энэ нь үндэсний хэмжээний судалгаагаар болно. Олон улсын байгууллагуудаас хийсэн судалгаагаар хэрхэн нотлогдож байгаа вэ гэдэг талаар та бүхэнд хүргэлээ. Энэхүү өнөөдрийн дугаар маань өндөрлөж байна. Дараагийн дугаараар та бүхэнтэйгээ иргэн уулзъя. Өглөө хөтөлбөр үргэлжилж байна.